Онгийн гол нь одоо хаанаас их авч хэдэн аймгийн хэдэн сумын одоо нутаг дэвсгэрийг дамжин урсч байна вэ? За онгийн гол бол хангай нурууноос их авдаг. Хангай нурууны тэгэхээр энчигээс одоо уян сум гээд байна. Уян сумын нутаг хангай нурууны өрөөс нэг 17 одоо жижиг голууд нийлээд их аваад тэгээд урсаж хүрдээд за онг гэдэг одоо тийм онгтой чулууг тэрний хажуугаар нэгдээд орохоор онгийн гол нэртэй болоод тэрнээс цаашгүй цагаан гол одоо ингээ өвтгийн гол гэдэг олон нэртэй. Тэгээд энэ жижиг голууд нэгдээд онг болоод наашаага урсаад орж ирж байна. Тэгээ яг нэгдсэн голдролдоо ороод бүрөө орж ирдэг нь зүүн баяуулааны нутагтаар бол нэлээд одоо онг хүчээ аваад орж ирнэ. Одоо бид нар яг энэ зүүн баяуулаанаас нэг 14 км урагшаагаан цагаан бургастай гэдэг газрын ихэн дээр зогсож байна. За онгийн гол маань энчигээс бол 248 км урсаад улаан нурц цутгадаг гол. За нийтдээ 3 аймгийн 8 сумын нутгийг бол дайрч урснаа. Одоо Өвөр хангай аймгийн Уян сум, Зүүн Баяулаан сум, Тарагт сум, Арван ихээ сум, Баянгол сум гэх 5 сум байгаа. Дунд Хувай аймгийн Сайхаваа, Дэлгэр хангай 2 сум байгаа. За Өмнө Хувай аймгийн Мандлаваас цаашаад улаан нуртад цутгана. За цаашаага ихаад бас нэг одоо Хүрэн тойром гэдэг энэ Булган сумын нутгаар бол хайлж ордог гэсэн дээр үед бол Өмнө Хувийн 2 сумыг ундалдаг. Ийм одоо сайхан том гол л доо.